Өнөөдөр би та бүхэнд интернет яагаад удирдах шалтгаануудыг товчгүйгээр тодорхой тайлбарлаж өгье. Интернет сүлжээг дэлхий дээр улсын маш олон компаниуд хамтран байгуулж ашигладаг байна. Гадаадд байрлалтай тэдгээр серверүүдийн нэгэнд нь асуудал гарлаа гэж бодъё. Яг энэ үед таны татах файл энэхүү серверт байж таарвал мэдээж танд очих гэж удаашрал үүснэ. Харин үүнийг бид Монголын серверээс болж байна гэж буруу ойлгох тохиолдол байдаг. Интернет сүлжээг хэрэглэгч та бүхэнд хүрэхийн тулд улс орны маш олон компаниуд хамтран ажилладаг. Энгийнээр тайлбарлах юм бол бид гаднаас интернетийг хүлээн аваад танд шууд дамжуулдаг гэсэн үг. Дараагийн нэг шалтгаан бол та өөрийн хэрэглэн таарсан хурдыг хэр оновчтой сонгон ашиглаж байгаа вэ? Хамгийн түрүүнд танаа гэрт хэдэн интернет хэрэглэгч байгааг тодорхойлох хэрэгтэй. Хэрв олоолаа хэрэгэлдэг бол таны сонгосон хурд удаашрах бас нэгэн шалтгаан болно гэсэн үг юм. Тэгэхээр танд өөрсдийн хэрэглээнд тохирсон хурдыг хэрэглэхийг зөвлөж байна. Интернет удаашрах бас нэгэн шалтгаан бол Wi-Fi төхөөрөмжтэй холбоотой асуудал юм. Wi-Fi төхөөрөмжийг өрөөнийхөө хамгийн зөв газар байршуулах нь маш чухал. Wi-Fi нь радио долгион ашигладаг технологи бөгөөд үүнд гадны нөлөө орж чанарыг нь муудах боломжтой байдаг. Иймд Wi-Fi сүлжээнд нөлөөлдөг гадны нөлөөллөөс шалтгаалж хурдыг муудах бас нэгэн шалтгаан болдог. Дараагийн нэгэн шалтгаан бол төхөөрөмжийг ашиглалтын гормын дагуу ашигладаггүй буюу битүү орчинд байлгах, удаан хугацаагаар амралтгүй ажилуулах, хэд хүйтэн эсвэл хэд халуун орчинд байлгах. Төхөөрөмжийн үйлдлийн системийн шинжилгээг цаг тухай үед нь хийгээгүйгээс болоод интернетийн хурд удаашрах бас нэгэн шалтгаан болдог байна. Дараагийн нэгэн шалтгаан бол магадгүй удаан хугацаанд ашигласан таны гар утас, компьютер, таблет зэрэг девайсууд интернет хурдыг бүрэн дүүрэн хүлээж авч чадахгүй байж болно. Яагаад гэвэл хуучин болон шинэ үйлдлийн системийн зөрүүтэй байдлаас болоод таны интернетийн хурд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байх бас нэгэн шалтгаан болдог. Univision хөтөж өргөж танаа гэр бүлийн туслах байгуулна.